Энд өгүүлэх хинээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг итгээд гачин хэргийг хүмүүс болсон явдал биш хэн нэгэн хүний зохиосон онигоо гэж ойлгодог тал бий. Ер нь ч хүмүүс онигоо маягаар ярьсаар өдий хүрчээ. Энэхүү хэрэг 2000 оны үед Эрдэнэт хотод гарсан бөгөөд шүүх хурлын үеэр хөндлөнгийн гэрчээс эхлээд ерөнхий шүүгчний хүртэл хошин шогийн хөтөлбөр үзэж байгаа итал хөхөрлөж байсан гэдэг. Хэрэгтэн итгээд хүүхэд шухад гэхээр юмгүй их нэртэйгээ хоёулаа амьдардаг байж. Гэвч эхнэр нь ажлаасаа байн гориотож ирдэг байсан бөгөөд нөхөр нь бас ирэх үе юм гисэндээ жаахан хардах сэтгэл төрөөд явчихжээ. Тэгээд эхнэрээ чухам яагаад ажлаасаа оройтдаг болохыг судалж үзэхээр шийдсэн байна. Тэгээд хэдэн орой хойноос нь сэмхэн мөрдөжээ. Аз болж эхнэр нь өөр бусад ирчүүдтэй самбагнаж явдаггүй харин 2-3 найз хүүхэнтэйгээ бааранд ороод элдвийг яриад суучгадаг болох нь анзаарэгдсэн байна. Тиймээс манер өөрийгөө эхнэртэй хөндлүүлэхийн тулд нэг үгээр хэлбэл эхнэрээ ажлаа тараад шууд гэртээ ирж нөхөр сүүдэртэй хоол ундыг нь хийж өгч халамж анхаарал тавьдаг болохын тулд түүнийг нэг орой бяцхан айлгахаар шийджээ. Эхнэр нь аанал оройтсон үдэж байлаа. Манер эхнэрээ эрхийг дөхүүлж байгаад дээлнийхэн бүсийг эхлээд бүслэхийгээрээ дараа нь хүзүүгээрээ ороогоод гэрийнхээ тоонноос сайтар ууж бэхлээд хинж харсан амиа хорлсон гэж харагдахаар болцоход хүлээж эхэлсэн байна. Төдөлгүй гадаа нь хөлийн чимээ гармагц манер толгоогоо доош нунжуулаад нүдэн айнаад нугдаачгаж. Гэтэл эхнэр нь биш хөр шайлынх нь эмгэн ороод ирхэн тэр. Эмгэн түүнийг харуутаал бурхан өршөө эви хүмүн даанч явда гэж уулга алдан хэсэг зогссноо хөргөгчөнд нь хийсэн жаахан маха авахаар очоод дүүжлээстэй зогсос руу нэг харснаа өөрийнхөө биш өөр томхон махыг аваад гарч оджээ. Залууч голдоо ортол гомдож гин. Гэвч яалтай билээ. Тэрбээр эхнэрээ эртэл дүүжлээстэй чигээрээ гүрийхээр шийджээ. Тэгтэл эмгэн дахиад л ороод ирлээ гин шүү. Тэгээд тэр хөрхитөө энэ сайхан залуу цаг босоор одож байхаар үеэ өнгөрөөсөн хөгшин төгсөг би мажиж байхгүй яавда химэн хэсэг залбирснаа орны хүндид хуйлаастай байсан хевсийг нь соговчлаад үүд рүү хараалгажээ. Энэ үед мөнөө хэр тэсэлгүй. Эмээ та арайч дээ ингэж байхдаа яадаг юм бэ? Ингэхэд мань эмгэн гэж нэг муухай дуугараад газар дээрээ нам болсон байна. Настай хүн болохоор гів гэнэт тархинд нь цус харваад мажижхаж. Залуу яах учраа олохгүй дүүжлээстэй чигээрээ тэнэгэлзэж байтал гадаа эхнэр нь ирж байгаа айтай дуу хадаад явчихжээ. Тэр гэртээ ормогцаа байдгаараа чарлаад л гарчгүйсэн байна. Төдөлгүй цагдаа дагуулад гэртээ иртэл нөхөр нь дүүжлээстэй чигээрээ алив намайг хурдан салгаж аваарай. Энэ эмээ ухаан алдчихгүй өгчих үү? Хэрвээ өгчихсэн бол би түүний үхэлд буруугүй шүү. Би чамайг айлгах гэж л өөрийгөө дүүжэлсэн юм. Тэгтэл энэ эмгийн чамаас төрүүлж орж ирээд айснаасаа болоод зүрх нь хаагдчих шиг боллоо. Алив хурдлаарай, надад туслаарай. Гээд хүлэгнээсээ салах гэж тэмүүлж байсан гэдэг. Энэ залуу чухам хэдэн жилийн ял авсныг бүү мэд. Ямар тач бусдыг үхэл хүргэхэд нөлөөсөн гих маягийн зүйл ангиар яллагдсан гэдэг юм. Хамгийн гол нь зориудаар бэлдсэн гэдэг утгаараа сэтэлтэн санаатай болоод явчихж байгаа юм. Сэтэлтгүй гэмт хэрэг амьдрал дээр гардаг гэж ярих нь бий. Гэвч үүнийг мэргэжлийн хуульчнаар алдаа гэж үздэг байна. Альва санаатай гэмт хэрэг сэтэлтгүй үйлдэгдэн гэж байдаггүй бөгөөд тухайн гэмт хэргийн сэтэлтийг олж тогтоогоогүй улмаас л сэтэлтгүй гэмт хэрэг гэсэн яриа гарч байгаа хэрэг. Гэмт этгээд үйлдэлийнхээ сэтэлтийг ухамсарлаагүй тайлбарлаж чадахгүй тохиолдол зөндөө гардаг бөгөөд хаа очиж дээрх залуу тоонноосоо дүүжлээстэй байхдаа л үйлдэлийнхээ сэтэлтийг тоожж гарсан нь бас яамай. Америкийн телевизийн айлгах төлөвлөгөө хэмээх сонирхолтой нэвтрүүлэг байдаг. Дотны найснаар нэгнийгээ айлгах гэж зориуд жүжигчсэн тоглолт хийдэг бөгөөд заримдаа бусдыг айлгах гээд жүжигчсэн тоглолтод оролцож буй хүнийг өөрийг нь зөрүүлээд айлгахчдаг төлөвлөгөө бас хэрэгждэг билээ. Дээрх залуу яг л үүн шиг эхнэрээ айлгах гэсэн биш, өөрөө эргээд айлгах төлөвлөгөөнд орчихсон гэлтэй.